Тэгэхээр энэ өдөр ямар амлан айлтгая. Хөдөлмөрийн үнэлэмж цалин хөлсний улсын нэгдсэн бодлогынхаа асуудлыг бид эргэж харахгүй болохгүй байх уу? Энэ асуудал ер нь нэлээд тийм үжиграад байгаа юм шиг байгаа юм. Цаг хугацаа бид алдаад байгаа юм шиг байгаа юм. Бид бүхэнтэй зэрэгцээд нэлээд бүтээмж өндөртэй баялаг ахуйтай чадамжтай улс орнууд байгаад байна. Тийм учраас тэрдүү чиглэсэн урсгалууд татрахгүй байна. Дээр нь нийгмийн салбаруудыг либералчлаад байгаатай холбогдуулаад бас гайгүй бэлтгэгдсэн, төрийн зардлаар бэлтгэгдсэн боловсон хүчнүүд хувийн хөвшил тал руугаа шилжилт яваад болж өгөхгүй байна. Тэгэхээр ер нь одоо энэ төрийн өмчлөлтөй энэ нийгмийн үйлчилгээний салбаруудыг хэрхэн чадамжтай байлгах уу гэдэг асуудал бидний нэлээд том бодлого болж гарч ирэх ёстой асуудал. Тийм учраас би эндээс байгуулагдах ажлын хэсэг ер нь зүгээр нэг зөвхөн хоёр салбарын цалин юм өсгөхтэй холбоотой биш. Энэ асуудал руугаа хандсан иж бүрэн судалгаа тооцоолол өөрсдийнхөө энэ чиглэлээрээ мэргэссэн гэдэг юм уу боловсон хүчнүүд бүх юмнуудаа татаж тэр нийгмийн зөвшөөрлөлийн хүрээнд нэлээд томоохон судалгаа хийж нэг том шинжилэл хийх ёстой байхаа. Энэ тал руугаа ажилласан дээр байх гэж би ингэж ойлгоод байна. Орон нутгийн нэмэгдлийн тухай хөндөдөг юм. Хөндөмөрч юм шиг. Гэхдээ Монгол улс өөрөө өргөн уудам нутаг дэвс гэртэй. Энэ засаг захиргааны нэгжүүд түүнийг дагсан үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна гэвэл тэнд биднээс бас нэлээд боломж чадамжийг бий болгох ёстой. Энэ орон нутгийн нэмэгдэл бол инлүүгэн чиглэсэн. Энүүгээрээ дамжиж би хэд төвлөрлийг чинь задлж чадаагүй мэхэд хэрэгжснээс хойш сааруулж чадсан болов хурдын гэж ингэж ойлгоод байгаа. Энүүнийг энэ удаагийн үйлдэлээр аваа хайчихж болохгүй. Бодлого тогтвортой байж үр дүн нь гардаг. Энүүнийг нэг бодмоор байна. Нөгөө талд хэд ачаалттай газараа бид асуудлаа орхигдуулсан үнэн. Тийм учраас энэ ачаалалд дүйцүүлсэн нэмэгдэл зардлын асуудал байгаад байгаамаа. Энийг шийдэх ёстой. Харин энэ жилийн улсын төсөв их хурлд өргөн баригдаж орж ирэхдээ боловсролын салбар этэр дээр бол хувьсах зардлаар дамжуулж энэ ачааллыг одоо тэнцвэржүүлэх гэдэг юм уу? Эсвэл цалин хөлсөөр нь дамжуулж шийдэх шийдлийг хийж өгсөн юм билээ. Ингэснээр би тийм зохистой баланс руугаа ойртох юм байна гэж нэг ийм. За 1 минутаа нэмж өгье. Тэгэхээр манай эрүүл мэндийн салбарынхан, боловсролын салбарынхан ер нь энэ дээр ямархуу тооцоо судалгаа хийгээд байгаа юм бэ? Тэр ачааллыг одоо зохицуулалттай холбоотой хувьсах зардлаар дамжиж очих зардлаар ер нь тухайлсан хүн дээр ямар хэмжээний одоо нэмэгдэл цалингийн асуудал яригдж байгаа юм. Хоёрдугаарт 20% тухай 15% тухай яриад эхэлсэн. Энүүгээр дамжиж хэдийн хэмжээний юм очих гээд байгаа юм. Энэ тоонуудаа нэг тодорхой болгож ярих шаардлага байна. Энэ дээр одоо ямар тооцоолол судалгаанууд хийгдээд байна уу? За бас тодорхой мэдээлэл тооцоолол юмнуудыг үржилсэн байдлаар авч үзсэн, харсан бас тодорхой хэмжээний ярьж хүлээгдээд байгаа энэ тоо юм руу ойртож болохоор тийм тооцоо судалгаанууд гараад байгаа юм байна гэж ойлгож. За хариулт боловсролын яам болон эрүүл мэндийн яамнаас бас л тодорхой асуулт байна. За Наран Бэр сайдын микрофоныг нэй. За Бачарал гишүүний асуултад хариулъя. Тэгэхээр өнөөдөр боловсролын салбарт олгож байгаа үндсэн цалин болоод нэмэгдэл хөлс нэмэлтийнх нь харьцаа нэг 50-50 болчиход байгаа. 50% үндсэн цалин 50% яг энэ үндсэн цалинтайгаа бараг тэнцэх хэмжээний нэмэгдэл хөлс гэж болгогддог. Тэгэхээр энэ нөхцөл байдал дээр бид бас судалгаа хийж үзээд за энэ бүтцийг нь бол бас үндсэн цалинд нь зарим нэгэн нэмэгдлийг шингээж хялбаршуулах замаар амьдралын гол баталгаа болсон үндсэн цалин нэмэх юм шаардлага байна гэж харж байгаа. Түүний зэрэгцээ өнөөдөр
үндсэн цалин хэдийгээр 1,483,000 төгрөг байгаа ч гэсэн багш нарын улсын дунджаар нь энэ бол одоо олгуул зохих цалин буюу нийгмийн даатгалын шимтгэл татварыг нь хүн амын орлогын албан татвар эднэрийг тооцоогүй татхаас нь өмнөх одоогийн дундаж цалин харах юм бол нийслэлд нэг дунджаар 2,592,000, аймгийн төв дээр 2,757,000, суман дээр 2,938,000 гэсэн ийм одоо дундаж цалин гарч ирж байгаа. За бид үндсэн цалинг нь 20%-аар нэмэгдүүлэх юм тооцоо хийж үзсэн. Энийг нэмэхэд бол нийслэл дээр бол дундаж цалин 3,50,000-д, аймгийн төв дээр 3,261,000-д, за суман дээр бол 3,482,000-д тус хүрэхээр байна. Дахин хэлье, энэ бол дундажсан цалин шүү. Зөвхөн үндсэн цалингийн хэмжээ биш. За эндээс бид бас энэ ачааллын нэмэгдлийг бол хувьсах зарлаар дамжуулан олгохоор 100 тэрбум төгрөгийг өнөөгийн өргөн барьсан төсөв дотор оруулсан байна. Энэ нэг ангид оногдож байгаа хүүхдийн тоо 40-оос дээш. За одоо мөн одоо ачаал ихтэй ийм сургуулиуд дээр очих ийм одоо хувьсах зарлалын эндээсээ нэг хэсэг нь бол багшийн одоо цалин хөлсөнд ордог. За энийг тооцоод ачааллын нэмэгдлийн тооцоод үзэх юм бол нийслэлээр бол 3,469,000, за аймгийн төв дээр 3,484, сум дээр 3,485,000 гэсэн ийм одоо дундаж цалингууд орж ирж байгаа. Тэгэхээр өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн багш ажилч үйлдвэрчний эвлэлийн холбооны боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны одоо гишүүдийн шаардаж, жагсаж ингээд хэлээд байгаа 3.5 сая төгрөгийн цалин бол бас энэ 2026 онд бид хэрвээ үндсэн цалинг нэмэгдүүлж чадаж ачааллыг нь тэнцвүүлсэн энэ нэмэгдлээ өгч чадах юм бол нийслэл дээр бол 3,469,000 болохоор байна гэсэн тооцоо гарч ирж байна. За энэ бол даруй ер нь цалин 33.8%-аар нэмж байгаа гэсэн үг. За аймгийн төв дээр бас нэмэгдэл нь орж нэмэгдэж байгаа хувь хэмжээ нь 26.4, суман дээр 18.6% ингэж нэмэгдэнэ гэсэн ийм тооцооллыг бол бид хийсэн. Тэгэхээр цаашдаа үндсэн цалинг бид ингээд нэмэх ийм бодлого бол тууштай барина. 3 жилийн төлөвлөгөөгөө бас оруулж хилцүүл засгийн газраас бас улсын хурал руу тогтоол хэлбэрээр оруулахаар ажиллаж байна. Гагцхүү хэрвээ үндсэн цалин манай багш нарын шаардаад байгаа шиг 3.5 сая руу за хэрвээ орвол одоо өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна л да. Хэрвээ орох юм бол өнөөдрийн 50-50 гэсэн харьцаагаар бодох юм бол даруй 7 сая төгрөгийн ийм улсын дундаж цалин гарч ирнэ. За ингээд ирэх юм бол энэ одоогор бол энэ эдийн засгийн нөхцөл байдал бол энэ үүнд хүрэх боломж байхгүй. Бид зориод явах ёстой. Өнөөдөр чадлаараа ингээд нэмлэхэд бид одоо энэ үндсэн цалин 20% нэмж бусад одоо ачааллыг тэнцвүүлснээр 33.8% нэмэл одоо өнөөдөр за ачааллыг шин тодруулах удаа. За ачааллыг шин микрофоныг. За ийм тооцоолол юмнууд урьдчилсан байдлаар бас авч үзье. Тэгэхээр одоо бидэнд нэлээд сайн анхаарах ёстой зүйл бол дөнгөж одоо сургууль төгсөөд хөдөлмөрийн одоо гараанда орж байгаа улсуудын цалингийнхаа асуудлыг л бид бодох ёстой. Дээр нь энэ нийгмийн салбаруудаа бид үрдүн дээр суурилсан цалингийн тогтолцоо руу шилжүүлсэн тэрнийг бид үрдүнгийн урамшуул гэж яваад байгаа. Тэгэхээр энэ нэмэгдлийнхээ зөв балансын тухай ойлголт байгаад байгаамаа. Энэ үнийг одоо хэрхэн зөв тогтоох талаар бодлого чиглэл тооцоолол юмнууд хийж байгаа зүйлүүд байдгийм үү? Салбарын хуулиар энэ эрүүл мэндийн салбар, боловсролын салбарыг чинь бол үрдүнгийн одоо үзүүлэлтээр суурилсан цалин хөлсний тогтолцооны систем рүү шилжүүлээд одоо за нэмж хариулах уу Наран Баяр сайд эсвэл за Наран Баяр сайд микрофон. Тэгэхээр Бачааргал гишүүнтэй санал нэг байна. Яг одоо дөнгөж ажилдаа орж байгаа. За тэгээд орон нутгийн нэмэгдэлгүй юм нийслэлд бол анхны ажлынх нь гараа эхэлж байгаа багшийн үед эхний 5 жилдээ бол үнэхээр үндсэн цалин гараад явж шин.
Тэгэхээр энэ бол үнэхээр өнөөдрийн амьдралын нөхцөл байдалд таарахгүй болоод байгааг хэн хэнгүү мэдж байгаа. Зүгээр цаашдаа энэ багш нарын гүйцэтгэлийн үнэлгээ гэж байдаг. За энэ гүйцэтгэлийн үнэлгээг ингээд бид сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд багшийн гүйцэтгэлийн үнэлгээд бол ингээ харахад бол сургуулийн өмнөх боловсролд бол 13.5 тэрбум төгрөг нийт багшийн 48% нь очсон. Ерөнхий боловсролын багшийн гүйцэтгэлийн үнэлгээний хувьд бол 50.3 тэрбум төгрөг. За нийт багшийн 52% бол олгож байгаа. Гэтэ бид энэ гүйцэтгэлийн үнэлгээнийг илүү одоо үндсэн цалин руу зарим хэсгийг шингээх замаар илүү хүртээмжтэй болгох ёстой гэсэн ийм байр суурь урьж. За баярлалаа. Тодруулга болсон болдог шүү. За Наранбаяр сайд энэ чи юу юм шүү? Үндсэн цалин бага. Нэмэгдэл гүйцэтгэл тооцох юм зарим нь өндөр авч ийн гэдэг байгаа шүү дээ. Дунд нь 6 сая гэж дуурж исэн. Дунд нь 3 сая гэж дуурж байгаа. Хэрвээ төсвийг бага шиг нэмээд гүйцэтгэлийнхаа үнэлгээг сайжруулаад дотор нь гүйлгчих юм бол бага шиг юугаар тэгштгэх боломж бас байгаа юм шүү. Тэрийг бас та бодохгүй тий. Бусдын дээр 3.5 сая болоод тусдаа асуудал баха. За дараагийн шүү.